За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэнд, орой мэнд хүргэе. Тэгээ 3 дахь подкаст маань эхлэж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар илүү сонирхолтой хүмүүсийн бас хүссэн үлээсэн зүйлүүдийг ярихаар бэлдсэн байна. Хүмүүс яг л энэ дугаарыг хүлээсэн байх гэж бас маш их боджээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс. Тэг эхний 2 дугаараар чинь бас нэлээд эрэгтэй хүмүүсийг жоохон дэлсэн гэсэн. Тэгтээ 2 дахь дугаар дээр зөвөрлсөн. За энэ удаагийн дугаараар болохоор эмэгтэй хүмүүсээс бас эрэгтэй хүмүүс одоо шархалсан түүхүүд, ер нь эрэгтэй хүмүүсийн талаас бас хайрын түүхийг ямар байдлаар мэдэрчээсэн маш сонирхолтой түүхүүдийг бид хоёр сонгож аваад бид хоёр захиагаа илгээсэн маш олон залуучуудтай бас зөндөө их баярлалаа. За эхний түүхээ уншъя тий. За эхний захиа болохоор өдрийн мэнд би найз охинтойгоо 21 онд үерхэж эхлээд сарын дараанаас цуг амьдарч эхэлсэн юм л да. Бүх юм болж бүтээд маш гоё байсан гинэ. За би ч найз охиноо хайр халамжаар кексээр дутаж байгаагүй гэж боддог л та. Эрэгтэй хүмүүс яг нэг юм найз охиноо ч юм ихнэрээ би ерөөсөө сексээр дутаж байгаагүй байхгүй гэл дандаа тэр чухал зүйл. Тэр нэг айгүй чухал зүйл. Гэтэ эмэгтэй хүмүүсийн чухал гэдэг юм. За тэгээд би өөр дээрээ нэг ихчтэй учраас эмэгтэй хүнийг хайрлаж халамжлах тал дээр өөрийгөө тун дагуу гэж боддог доо. Тэгээ сая шинэ жилийн өмнөхөө найз охиныхоо чатыг санамсаргүй уншиж тараад тэр маань намайг нэг биш удаа хуурж ясныг олж мэдээд уйлангаа алдсандаа их хөөрхөдөө бит хоёр ярилцаад тэгсэн чи сэтгэлгүй хайр халамж гаргадгүй болохоор тэгсэн юм а чи жоох хичээсэн бол тэггүй байсан намайг уучлаарай гэд би ч бүүн бодолд авцсан хуучлж чадалгүй хоёр тийш болсон доо миний буруугаас болж намайг хуурсан байх та гэл өөрийгөө буруутгаал дуулсан да өөр хүнтэй секс хийлээ гэд тэр чин чамд сэтгэл гаргаж байна гэсэн үг биш үсттэй энэ явдлыг мартах гээд их л хичээж байна да гэнэ ямар муухай үдг байх юм бэ. Хуурсан бол ялтчгүй бүр хамгийн буруу тий. Ер нь ямар ч харилцаанд ороод хоёр хүн ингээд үерхэж байгаа гэдэг статустай байх үед хуурсан гэдэг бол яг хуурсаных нь л буруу гэж бодчих би. Тэгээд нөгөө эмэгтэй хүмүүс иймэрхүү зүйл одоо жишээ нь ингээл араар тавьж маяд ч юм өөр хүнтэй ингээл чатлж матлал баригдангуудаа яа эцсийн дүндээ угаасаа л чийл намайг хайрлаагүй чийл надад сэтгэл гаргаагүй учраас баг ингээд сэтгэл тий чи намайг гой байлгаагүй учраас би ингээд өөр хүнтэй уулцсан хуурцсан ч гэдэг юм нэг ийм шалтгаан гаргаад идэг. Гэтэ энэ бол хосуудын харилцаанд бүр үнэхээр unfair бүр үнэхээр амар шудраг биш гэж бодож байна. Үнэхээр хуурмаар байл. Үнэхээр салалтай яагаад ингээ хажуудаа ийм магадгүй сайн эрэгтэй хүнийг байлгангуудаа өөр эрэгтэй хүмүүстэй ингээ уулзч учрыг гэсэн ийм 2 дахь 3 дахь сонголт байгаад байгаа бол энэ бол амар тэнэг асуудал. Тэгэхээр иймэрхүү эмэгтэйчүүд бол бас мэрсэр байдаг гэж бодож юм. Яг үнэнгээ хэлэхгүй мөртлөө яг ингээд өөрийн буруу болоод ирэхээр шууд уйлждаг ч юм уу. Тийм шууд би нөө эмэгтэй хүн гэдэг юугаа даваа татлаж ашигладаг тий. Тийм тэгэхээр чийл болохгүй байсан учраас би ингэлээ гэж нөгөө хүний амар буруутгах байгаа байхгүй тий шууд. Чи болохгүйсэн учраас би өнөөдөр чамайг хурлаа. Амар муухай тий. Гэтэ яаш тий тааш тий хуурна гэдгийг одоо ингээд зарим хүн ингээд өөр хүнтэй чатлал за энэ бол хуурсан гэж одоо юм жижиг зүйл дээр юу хийвэл хуурсан гэж боддгоо та. Энэ бол хуралт мөн гэж боддгоо зүгээр ингээд өөр хүнтэй унтахаас илүүгээр би бүр экстрим хэмжээ боддог. Өөр хүнийг зүгээр бодож байгаа нь хуралдаг тахгүй. За ямар ч лсэн нэг юм би энэ харилцаанаас одоо ингээд нэг харилцаанд албаасаар байлаа гэхэд өөр хүнд ямар нэг байдлаар олох боломжтой гэдгээ харуулах одоо жишээлбэл тэр хүнтэй флирт хийх надад нэг юм сингл юм шиг ингээл амар юм маяглал ингээл яг гадаа мэддэхгүй флирт хийдэг ч юм уу эсвэл зүгээр ингээд нэг юм найз хүнтэй найзлуутай ижиж уулзын учрыг ингуутан за окей кофе ой гэдэг ч юм уу тэгснэ. Зүгээр бид нар найзууд шээ яасан яач хүн штэ. Тэр зүгээр л friends гэдэг ч юм уу те нэг иймэрхүү үйлдэл гаргаад байгаа мөртлөө тэрийг нэг хөдлөмж шуурдаг. Тэгэхээр энийг бол би уралдал гэж үздэг. Бүр сексигээл амар харилцаанд ороогүй ч гэсэн тэнд ямар нэг боломж байгаа шүү гэдгийг нөгөө хүндээ тодорхой харуулчлаа энэ бол хурал гэж бодож чинь. Чи юу гэж бодож байна? Би бас тэгж боддог шүү дээ. Нэг тийм яг нөгөө хүмүүс амар санаа ингэж нөгөө нэг найзууд гэж хазаалдаг тий. За үнэхээр амар сайн найзууд байлаа гэж бодоход за ингээ эсрэг хүснэн дээр ярьж байгаа юм л эсрэг хүснэн дээр ингээ үнэхээр амар сайн найзууд байлаа гэж бодоход өсрөөл ер нь тийч амар их чадалж матлал гадуур дотор баян ингэж хамт яваал эсвэл ингээд өөр хүнд
За би ингээд завтай байна мэн гэдэг ч юм уу эсвэл найз залгаас өөр хүмүүнтэй ингээд уулзна гэдэг чи ер нь бас хууралтанд орох байхаа жижиг хууралтан. За үнэхээр жинхнээсээ бүр найз байвал яах вэ? Бүр яг жинхнээсээ ингээд найзтайгаа юм яриад за окей ингээд юм байна. Гэдэг чинь нэг хандлага нь өөр идэг үстэй. Хандлага нь өөр тэрийг бол угаасаа хүн мэдэрнэ шүү дээ. Тэгээд хэрвээ найз байх юм бол нөгөө хостонч гэсэн айгуу сайн найзууд тагаад тэрийг нэг юм илэн далангуу айгуу гоё юм. Ой манай найз шүү тий ингээд ийм зүйл дээр даадад тусалж хамт найзлаад ингээд нээлттэй харцхгүй л би найзтайгаа уулзъя гэснээр найзлуугаа найз охиноо үлдэгээ явдаг ч юм уу тэр нэг юм найз гэдэг харилцаагаа нөгөөдхнөөсөө жоохон нуугаал нэг тустай авч үзээд байдаг шүү дээ. Тэрийг бол нөгөө хосн мэдрэхээр бол өөрийнхөө юм илүүдэл юм шиг мэдрэнгүүтээ ямар нэг байдлаар хартах байх л гэж бодож. Тэгээ харталт үсэл тий. Тэгэд эмэгтэй хүмүүс айгу одоо эрэгтэй хүнийг магадгүй ингээд нэг араар тавих ч юм уу тэгэнгүүт нэг уучлах тохиолдлууд байдаг шүү дээ. Эрэгтэй өнөө үү? Эмэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс аа. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ийм зүйлийг ерөөсөө уучлахад аюу хэцүү байд юм шиг. Одоо эрэгтэй хүний хувьд бол өөрийнх нь хувьд нөгөө эмэгтэй хүн маань өөрийгөө бүрэн дүрэн одоо өөрийгөө өгчийн, зориулжийн, чиний хувьд аюу үнэнч гэдгээ баталж харуулах нь эрэгтэй хүний хувьд нөгөө өөртөө итгэлийг илүүх, олох бас харилцаанд гол үнцэн явагдаж идэв юм шиг. Тэгэнгүүт за яасын зүгээр л найз штэ ч гэдэг юм өөрөөс нь илүү өөр эрэгтэй хүнийг жоохон хүндлээд байгаа ч юм шиг өөрөөс нь илүү хараад байгаа ч юм шиг үнцэнтэйгээр авч үзэл өөртөө харьцуулахад эрэгтэй хүмүүс бол энэ дээр бүр маш дургу. Тэгэхээр энэ зүйлийг охтод аягүй сайн ер нь бол бас харах хэрэгтэй. Тэгэхээр юм араар тавих байтах өөр эрэгтэй хүнийг өөрөөс нь илүүж жоох үзэхэд л эрэгтэй хүн амар шарсалтай. Өөрөөс болно тий амар өртөө итгэлгүй болно. Хууралт бол жижиг зүйлээс эхэлж хандлаганаас илэрдэг юм байна. Тэр бүх зүйл дээр эмэгтэй хүн ингээл өөрийгөө эмэгтэй хүн гэдгээрээ далаалгаал алдаа гаргангуудаа тэрийг айгүй манипулейт үздэг нэг бодлоо. Тийм шүү дээ. Өөрийнхөө хүүсийн сул дорой байдлаа илүү давуу байдал болгож ашиглаж амар өртөлтөөр нөгөө хүнээ манипулейт хийгээд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээ эмэгтэй хүн гэдгээрээ тэгэж юусоо болохгүй адилхан л яг би биенийхээ үнцэн мэдрэмжийг аягүй сайн хамгаалж авах хэрэгтэй юм байна. Ер нь эрэгтэй хүн гэхээрээ тийм юу л да. Жохон сэтгэл зүйд илүү эмзэг гэж би боддог юм. Яг эмэгтэйний эмзэг юм шиг мөртлөө эмэгтэй хүмүүс чи яг цагаад талаар амар хүчтэй идэгтэй. Ер нь жохон хүчрэхийг ямар ч юм нэг даваад гарчих тийм сэтгэл зүйтэй. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор яг наадалтаа ингээд амар хүчтэй, мундаг юм шиг харагдаад ангууд ямар жижигхэн зүйл дээр амар гомдол тэрийгэ дэвэргээл нөгөө нэг бас ингэдэг өссөн шүү дээ. Миний нэг түүх ярьчи. Тэр түүх дээр болохоор ингээд нөгөө нэг эрэгтэй хүн ингээд эмэгтэй нь ингээд амар жоохон үйлдэл гаргасал юм л да саяных шиг ингээд жоохон өөр хүнээ илүү тавьж маваад тэгсэн чинь нөө эрэгтэй хүн нь тэрийг тэр тухайн үедээ ингээд гаргаж хэлээгүй чи надад тийг санагдлаа наа чи муухай гээгүй тэгсэн мэт арх уухаараа тэр жоохон зүйлийг байн бай яриад байдаг. Хүчээ тэгээдтэй гэл тэ. Тэгээд энийг нөгөө нэг тавьж авалч чаддаг. Нөгөө нэг тэр нь одоо ингээд бодолд нь байгаа л гэдэм шиг байна. Тавьж авалч чадахгүй. Тэгэл жижигхэн зүйл нөгөө нэг асан баг эрэгтэй хүн ч нөө арх уужиж уйлж баг арх уужиж ингээд сэтгэл хөдлөлүүдээ гаргаад байгаа штэ заримдаа. Тэгэнгүүт тэр жижигхэн зүйл нь дотор нөгөө буглараал яваал тэгэл тэрийгэ гаргахтаа нөгөө нэг за арх утсан дээр ингээ хилчт юм уу гэдэг ч юм уу нэг тийм гаргадаг. Тийм түүх бол зөндөө мэдх юм байна. Тэгээл нөгөө нэг хартаал идэг. Ягаад идэг. Тийм болохоор нөө эрэгтэй хүн тэр доорондаас хилжээвэл нэг л чамд ингээд ямар ч жоохон эрэгтэй эмэгтэй гэлтгүй чамд ингээд жоохон санаа хандлага гаргаад тухайн үедээ чамд ерөөсөө таалагдаагүй бол чи тухайн үед нөгөө нэг хуримтлуулахгүйгээр шууд ингээд ил гаргаад үнэхээр надад таалагдсангүй саяны гаргасан үйлдэл ч үнэхээр муухай байлаа яагаад ингэж байгаа би ахиж битээ ингээрэй гэвэл шууд алдаа гаргасан бол тэр дорн засаад явчвал харилцаа илүү амралж байгаа сте. Тэгэхгүй улам ингээд богшуулаад улам хадгалж үлдээл өөртөө ингэж хадгалаад ах тусам тэр нь дараа нь ямар нэгэн байдлаар ингээд тестэрч гарч ирэхдээ бүр илүү том болж гарч ирдэг. Тэгээд хүүрхэн амт эрэгтэй хүн бас нэг зүйл аягүй сайн анзаардаг зүйл нь юу вэ гэхээр эрэгтэй хүний хамгийн том сул тал хайр юм шиг л. Одоо ингээ нийгмийн хувьд өөрийгөө аягүй хүчтэй байдлаар ингээл авч явах хэрэгтэй гэл аягүй олон том дарамтууд дунд ингээл амар том хүчрхэг байдлаа гаргаж яваал эго өндөртөө явах хэрэгтэй ч гэсэн хэрвээ ингээд нэг эмэгтэй хүнд маш их хайртай болчих юм бол тэр нь өөрийнх нь сэтгэл зүйд хамгийн том сул тал болдог болохоор өөрийг нь сонгоод магадгүй хайрлажлаагаа бол тэр хүний хувьд аягүй том сонголт өөрийнхөө бараг тий сул талыг бараг мэдрэхэр хэмжээний тийм орон зай гаргаж ирж байгаа учраас магадгүй эрэгтэй хүн чамааг ингээд аягүй сонгоод хайрлаж байгаа бол тэр хүний хувьд чи бас аягүй том орон зай нь учраас эрэгтэй хүний сул тал дээр бити тоглолт хийгээрэй гэж эмэгтэй хүмүүс бас
хүсмэрэн тэгвэл нэ өөртөө хайртай учраас гэдэг эрэгтэй хүнийг угаалчлаад байдаг шүү дээ. Яасан ч яад ингэж харцдаг тийм амар хатуу ширүүн заримдаа. Тэгвэл эрэгтэй хүн яаж чаддгүй үрхэн та. Өвддөг. За окей юм байна. За дараагийнхыг уншия. За энэ бол бүр маш уртл юм байна. Би 24 настай. Одоогоос 1 жил хагасны өмнө 10 жилдээ хамт сурдаг эмэгтэй найзынхаа ажлын газраас надаас 2 эгч нэгэн бүсгүй шохоргож харсан. 2 эгч гэдгийг амар хайлайт хийсэн юм. Тэр бүсгүй үнэхээр царайлаг, гоё биетэй, яг л модель шиг тийм сайхан бүсгүй. Би гэдэг хүн дотроо за ийм сайхан бүсгүй начиг, оюутан, намхан залууг юу гэж таадыг өшөө олон өндөр цалинтай, царайлаг, гоё биетэй залуучууд эргүүлдэг байлгүй дээ гэж бодоод өөрийгөө доош нь хийсэн бодлуудаар булсаар хэд хоногийн өнгөрөөлөө. Нэг өдөр зоригоо орон чат бичгээр шийдээд миний бодож байснаас шал өөр нөхцөл байдал сайнаар эргээд надтай журайлахаа харьцаж бүтэмжтэй 7 хоног чатлсны дараа тэр бүсгүй минь гуйлан шатлаж эхлэв. Би 2 эмэгтэй найзтайгаа уул гарахаар явж байгаа тухайга нөгөө бүсгүүдээ хэлээд тэгтэл надаас би чиний эмэгтэй 2 найз усан живжээл хэнийг нь аврах вэ гэж нэлээд хуцтай асууж ин би ч гайхсан байрыг хүлээж аваад 2 эмэгтэй найздаа харууллаа. Би ч дотроо хиндэ үн цэнэ мэдрүүлээгүй хүмүүс хүний төлөө бага ангиасаа найзлсан найзгаа юу гэж хүлгүй лээ. Химээ бодоо эмэгтэй найзаа гэж хэлчихв. Мэдээж нөгөө бүсгүй маань ууралсан. Яаж ийгээд ивлэрсэн бит хоёр овоо дэжгүй харьцаа явсаар 1 сар өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд чамаас санджийн чат чижиг хүлээж ийн хоолой идсэн үү диплом чи юу болж ийн нэр дунтаараа үнсэй гэх мэтчил надад санаа тавьдаг байлаа. Үүний хажуугаар өдөрт надаас намайг санджийн үү намайг үнсгүй мүү юу гээ гадуур яваад идэ орой алхан өнөөдөр намайг хэдэн удаа бодсон гэж асуув. Энэ надад хит хурдан өрнөж бас намайг хүчлээд байгаа юм шиг мэдрэмж өгөөд мэдээж уурлуулахгүй тул даргалал өнгөртөөс харьцаа сарын дараа анхны болцоондоо явлаа. Айлын ганц маш ирэх охин байсан тул ойртуулахгүйгээд анхны болцоон дээр ганцхан кино үз. Бүр аав ээж нь ирж авсан. Орой бүр ажлаас нь ирж авдаг. Тийм л цэцэг цэврүү. Маргааш над руу ууралсан. Яагаад надад уурслын асуудал кино үзэж байхдаа миний гарнаас барьсангүй, тэрсэнгөө, үнссэнгөө өөр нэг охинтой юм яриад байсан хин юм гих асуултаар намайг буулж гарлаа. Мэдээж 1 сар гэдэг эдгээр зүйлийг хийх шатанд хүрэх маш богино хугацаа. 2 хоногийн дараа би аргахдах гээд гэрийнхэн гадаа очиод юм ярьж алхаад гэрт нь оруулахдаа анхны үнсэлтэд өгсөн. Ингиж тогсогтон явахын хажуугаар намайг чи жоохон юм байж ойлгохгүй чи намайг хөгшин эмээ гэж боддог үсттэй. Энд ч гоё залуу гих мэтчил миний сэтгэлийг нухчин дарсаар дахин 1 сар өнгөрлөө. Би ч түн тасан сайн болсон. Бүсгүй юм сэтгэл нь хүрсэн болтой чат болон уулзах өдрүүд яриа хөөр хүндий болж ерөөсөө харилцахгүй бултаад дуугүй байдаг. Нэг орой ажлаасаа он гэрлүүний явах замдаа ярилцах гэж оролцсон боловч болж өгөхгүй гэрийнх нь нүдэн дээрээ би ч үнсэх гэсэн чинь нөгөө бүсгүй маань ийм харилцаатай хүмүүс биш штэ гэх мэт урдаагүй хатуу өгсөр болсон. Би ч сэтгэлээ барьж дэлэхгүй нөлөөс нөгөө л жоохон ч юмдаа чаастаа гэл. Би ч харилцаагаа авч үлтгэл нэг кафед орой болгон кино үзрийн тасалбар аваад хүлээж байлаа. Кино ч эхлэх цаг болов тэр ирсэнгүй би ч гэсэн байн хуцаа хараад дотроо хоцроод ирэх байх гэж бодоод ядаж яхад тэр кино Солонгосын Windstruck гэдэг романтик кино. Тэнд надаас бусна бүгд хасууд би гав ганцаараа хамгийн урд сууж ирсэн. Тэр киноны романтик үзэгдэл дээр хасууд үнсэлцэл тэрэлтэл oh my god гинэ. Миний амьдралын хар дарсан зүйл тэр бол хар дарсан өдөр. Тэр өдрөөс харилцаа тасраад удалгүй 14 хоногийн дараа намайг мартцсан юм уу гэж чатаар орно. Яа ямар хүн. Би чайлж орсон. Инээ тэрэ гэл юм бичээл тэгсэн яасан гэж синдэд хариу өгөхгүй 2-3 хоног бичүүлв. Миний уур хүрээд сэтгэлийн үгээ урсгаж гарав. За би хариу өгөх гэжсэн штэ гэхээв нэг сэтгэлээр минь тоглов. Би одоо ч чамаар доош нь хилгүүлж миний сэтгэлийг юу ч болов юм шиг үл ашиж байгаад би чинь дургүй байна гэд хариу бичсэнгүү. Тэгэл дахиад хэд хоногийн дараа намайг юусоо тоохгүй юм бэ те гэж чатаар ороод ирэхэд би гэж нэг юм буцаал хайлж орсон дахиадсан. Ямар зөв охин бэ? Тэгсэн манай бүсгүй юусоо хоёлаа найзуудын харилцаатай. Гэтэ чи намайг битэн мартаараа хоёлаа хаяа уулзж найз охинтой болвол надад харуулаарай. Би чамаас санахал ах та. Чамайг харуулад хэлчихлээ гэл үнэндээ надад наадаж чадсан. Би худлаа үнэ найз аяа гэл хэллээ. Би үнэ тэнэг 10 сарын 31-ний орой 6 цаг болох гэж байхад би чамайг санаж ийн гэд чат ирэхэд би юм уу халуунтай байсан ч хэлэлгүй гэрийнхэн гадаа яваад очсон. Би гадаа ч нэ би гарахгүй гэрөөсөө гарч ирсэнгүү гарч ирэх байх гэ 2 цаг гадаа хүлээсэлээ. Тэрний дараа л миний нүд харах өнцөг тодоостод нэгт.
чамайг үнэлтгүү, үргэлж доош нь хийдэг, сэтгэлээр чинь тоглолтог токсик хүн гэж ийм хүн байд юм байна гэж ойлгож авсан. Үүнээс хойш эмэгтэй хүнтэй харилцаа өрнүүлэхээс айдаг, ядаргаатай төвхтэй мэд санагддаг болсон. Тэрнээс гадна өөртөө итгэх итгэл буураад диплом дээрээ жунаад ээждээ загнуул чавтыг хүрсээ хаа гинэ. Өнгөрсөн хавар дипломаа дахиж бичиж төгсөөд ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх боломж гарсан дээр нэгэд гадаад руу сурахаар явсан. 10 жилээ төгсөж байгаа залуустай хандаж хэлэхэд эмэгтэй хүний араас хичээл ном болон өөрийгөө алтан байж битгий ихэхгүйгээрээ. Ухаалаг юмыг тунгаан бодож байгаарэ. Чамд үнэхээр хайртай, чамайг ойлгодог, дэмждэг ухаалаг бүсгүйтэй хэрэг таарвал харин бити гомдоо, бити алдаарэ. Харин тийм бүсгүйг олоогүй бол олох хүртэл өөрийгөө тултал хөгжүүлээд. Өндөр боловсралтай, сэтгэл сайтай, мэдрэмжтэй залуус эмэгтэй хүн татагддаг юм. Өөрийгөө сорон залга гэж ажлын маань менежер ихч хэлж байсан. Бас ажлын маань их жариг тамхи мөрөдөө тоглоом уу эмэгтэй хүнээс хол байхад эрэгтэй хүн өөдтэй байд юм да. Хэдийгээр чиний үеийн 24 25 настай залуус гэр бүл хостой болж байгаач гэрлэх үерхэх нас орой тутган маямаа сургаал ялцсан юм аа. Энэ хүртлэнсэн таартай маш их баярлалаа. Ямар тэгтээ ухаалаг залуу вэ? Надад бүр амар таалагдсан. Юуны төрөнд сургуулаа төгссөнд нь баяр хүргэе. Диплом авсанд нь баяр хүргэе. Би бүр энэгээр амар бахархлаа. Тийм. Тэгээ ямар ч тохиолдолд хүн өөрийгөө хөгжүүлж явах нь айгүй чухал. Тэгээд ингээд өөрийгөө айгүй сайн хөгжүүлээд өөрийгөө мэддэг тийм залуучд эмэгтэй хүн татагддаг гэдгийг айгүй сайн амар ойлгоцсон байгаа байхгүй. Энэ охинд ямар асуудал вэ? Яагаад наад охин амар токсик. Зүгээр ингээд өөрөө энэ залууг ер нь бол бүрийн хэмжээний сонгоог байгаа байхгүй. Гэтэ өөрийгөө хажууд байлгахыг хүсдэг. Нөгөө жинхэнэ toxic red flag-ийн жишээ болсон. Ер нь ингээд хараа бас амар юм бич цантай охтууд байдаг шүү дээ. Ер нь ингээд нэг юм эрэгтэй найзуудаа ч өөрийнхөө хажуудаа хүрээлүүлээл байлгаад идэг. Тэгсэн мөртлөө ингээ өөрт нь талтай байгаа эрэгтэйчүүдийг бүгднийг нь хадгалаад идэг. Тэгсэн мөртөө хэнийг ч сонгохгүй бүгднийг нь өөртөө сайн болгочоол дунд нь ингээ эргэлдээд болдог эрэгтэй харьцаж байгаа шүү дээ. Тий. Энд зүрх сэтгэлтэй хүнтэй харьцаж иж ингэж шууд хүн зүгээр шууд бараг. Чи намайг өдөрт намайг хэдэн удаа ботсон. Тий. Тэгээ нөгөөтгөө ингээ араасаа бүр гүйлгээд хүлжиж ингээ өөрийнхөө өөртөө ихтэй байдал, өөрийгөө хайрлуулж байгаа сэтгэл ханамжтай байдлаа ингээд эгоогоо тэжээгээд харин яг нэг тийм өөр одоо энэ залууг баг ингээд сороод байгаа зү. Энэ залуу улам ингээд өөртөө ихтгэлгүй болоод ах тусан нөгөө эмэгтэй нь ингээд миний араас гүдэг намайг гэр гэсэн үед ирдэг гэл би энэ өвдөө талуурсан бах төрөл очтоос тий. Тэгсэн чинь нөгөө хүн гарч ирээгүй ч гэсэн. Тэгээд өөрийнх нь төлөө хийж байгаа нөгөө бас ингээд үйлдэлүүдийг эмэгтэй хүмүүс бас анзаардгүй тохиолдлууд аявих байдаг юм шиг санагддаг. Ингээл өөрийнх нь төлөө аягүй олон зүйлийг залууслал үйлдэл гаргаад хахад энэ угаасаа ингэх ёстой гэд нөгөө үнэлтгүй учраас тэр зүйлээ ингээ үнэлэхгүй байгаад хахаар эрэгтэй хүн ер нь бол ингээ амар урам нь хугараад тэгээд ер нь ингээ цаашдаа дахиж үйлдэл гарахаа болчдөг, сэтгэл гарахаа болчингууд чи яагаад хайш надад хайргүй болсон юм уу, надад сэтгэлгүй болсон юм уу, чи өөртөө өөрчлөгдсөн байна гэд болонгоо онж момдлол ингэнгүүт нөгөө залуу цааццаг болдог ч юм уу тий. Тэгээд ингээд өөрт нь анхаарал тавихаа болчингууд улам токсик зан гаргаал гинт гараад ирснэ. Гинт араасаа гүлгүүлээд амар синдж мэдэнгүүд эрэгтэй хүн чинь амар ингээл ёо. Гэтэ энэ залуу үнэхээр сурах юмаа сурчээ тий. Тийм. Хичээлээ сурсан байна. Ийм хүнтэй уулзаг болоос ийм зүйл мэдэрч өөрийгөө ингээд ингээ гоёлгоё гэж бас бодохгүй л байсан баг. Тэгэд өөрийгөө олсон мундаг залуучуудын хувьд ер нь ингээ хараад ахад өөрийг нь сэтгэлийг ер нь ингээ жоохон шархлуулад өөрийг нь илүү үнцэнтэй байх хэрэгтэй гэдгийг нь ойлгуулсан ийм том харилцаануудын түүхүүд тэр хүнийг айгуу сайн бүтээд юм болов уу гэж үздэг. Тэгээ яг өөр дөрөө фокуслаад өөр айгуу хүчтэй эрэгтэй хүн байгаад тэгээ мэдээж өөрийнх нь төлөө сэтгэл гаргаж байгаа эмэгтэй хүнийг ер нь бол танихад амархан дүү. Тийм шүү дээ. Арай өөртөг тий. Ер нь ахаал хандлагатай өөр. Энэ ажлын газрын ихч менежер ихч бас гой зүйл хэлсэн байх шүү. Өөрийгөө сорон золгоо. Тийм. Өндөр боловсралтай сэтгэл сайтай мэдрэмжтэй залуус эмэгтэй өөрөө татагддсан юм өөрийгөө сорон золгоо. Тэгээд эрэгтэй хүн ер нь ингээд туршлагагүй ах тусмаа айгуу гинэн цайлхан эмэгтэй хүнийг яаж нөгөө анхаарал халамж өгөө мэдэхгүй яаж панаалтгаа мэдэхгүй байхад эмэгтэй хүн тэрэнд нь ингээ ихэндээ амар юу байд юм шиг. Жохон сонирхож байгаа тэгээд ингээ өөрт нь анхаарал халамж нь туршлахгүй болохоор тэрнээс нь айгуу хурд уйдаа залхаад ч юм уу өөрт нь сайн биш байна гэж ойлгоод хараад идэм шүү. Тэгээд нэг өөрөөс нь ихч учраас те нөгөөх нь жоохон ээж угаасаа жоохон бацаа учраас юуж болохгүй дэж гэдэг юм дээрээс харж ирцдэг ч юм. Ёо хоёрхан ихч байж юу ээ. Харин тий хоёр би саяг энэ хайлайтын нэр харааллаа. Надаас хоёр ихч. Тэнгүүд энэ залуу 24 настай ихээр 26 24 хоёрын хооронд нэг ялгаа байхгүй шүү дээ.
Тэгэл яг л үед эцтэй ер нь бол анханасаа нөгөө чи магадгүй залуу нөгөө ихч ажлын газар ихч гэдэг нөгөө нүдээр харангууд шууд нөгөө нэг хүнд нэг суучдаг штеп. Өө за надаас ихч юм байна. Тэнгүүд энэ хүн надаас ихчэл авах хэвээр. Гингүүд нөгөө эмэгтэй нь за энэ бол оюутан диплом аваагүй нь бол зүгээр дүү гэд харангууд яг ийм нөгөө ялхаас тэрнээс шууд яг бодомжинд ч юм уус л ингээл өөр газарт ингээл таарал явал ерөөсөө ихч дүү гэсэн ялгаа байхгүй штеп. Би бол 2 настыг бол тийж ялгаа малгаатай гэж боддгоо штеп. Тэгээд нэг юм 2 төрлийн эмэгтэй бас би байд юм шиг санагдсан. Ингээд эрэгтэй хүний юм сайн талыг харахаараа нэг төрлийн эмэгтэй хүмүүс нь яадаг вэ гэхээр ийм сайн залуу юм чинь энийг зүгээр ашиглачээ гэж бодоод. Тэгээ шууд ингээд тэр эрэгтэйг ашигладаг зэ. Нөгөө төрлийн эмэгтэй нь болохоор сайн талыг харангуйтаа за энэ залуу миний хань болох юм байна гэдэг амар илүү сэтгэл гаргах хэмжээний болдог. Тэр ийм 2 төрлийн эмэгтэйг амар сайн анзаараараа ер нь бол одоо эргэжтэйчүүдэд тийм өгöd байна шүү. Ер нь жоохон бол нөгөө нэг мэдрэмжээл тагтаа зүүн савин гол тагтаа хүн болгон ч өөр ингэсэн нэг эстикт аашт те. За ингээл энэ зовлоо энэ хүмүүс байна уу биш. Эрэгтэй хүн мэдрэмж эстикт гэж мэддэг юм билий. Зүгээр л араас за яг тийм байна те. Араас нь шууд гүдэг те. Эргэжтэйчүүд арай өөр те. Эрэгтэй хүн яг өөрийн болгоо эсвэл дурлалтаас авахчаар хинэн ч мэддэг юм байна. За тийм ээ. Ер нь дурлалтаас авахчаар ер нь хинэн ч тэр нөгөө нэг мэдрэмж идрээ даахгүй юм байна. Зүгээр л яг энэ харилцааг би болгоё бүтээе гэд эрэгтэй хүн бол араас нь хөтлөггүйгээл эмэгтэй ч гэсэн нэг токсик залуу дуртай болчвол хайртай болчвол за би энэ залуутай л болж бүтээгээл араас нь хөтлөнгүүгээл тэгэл амар шархлал өвдөөл. Тийм. Yes. Тийм байна. За дараагийн түүхий явуулсанд баярлалаа. За ёстой. Тэгээд сайн залууд амжилт хүсье. Тэгээд цаашаа бүр үнэхээр хайртай чамайг хайрлах айгүй үн цэнтэйгээр харах тийм эмэгтэйтэй жугаас очих юм байна уу? Баг харчлаа. Харагдаж гин гэд. За дараагийн түүх. Анх 12 дугаар ангидаа өөрөөсөө 2 дүү хөрх охинтой үерхэж байсан юм аа. Тухайн үед 16 та жоохон охин гинэн цагаахан байхаас яах вэ? Үерхэд жил гаруй хугацаанд холын харилцаатай байсан юм. Бүх зүйл нь төгс гэмээр мэдрэмжин толчсон нэг тийм өсвөр насны хайр. Бүх зүйлээ зориулахыг чин сэтгэлээсээ хүсч хэр халдаахгүй гэж ёр шүмжилж маргадгүй байлаа. Тэр нэг шөнө өөрийнх нь утас унтраад миний утсаар мессенжер оруулаад гарахаа мартаад маргааш өглөө хот руу тэр охин явчихсан юм. Би дахиад бүтэн хэдэн сар уулзахгүйгээ мэдээд шүнжин уулзаж өглөө нь гаргаж өгчөөд гэртээ ирвээ. Тэгсэн найз охины фейсбુક миний утсан дээр сониуч цан хөдлөөд нэгэд үзтэл хэдэн сарын өмнөөс өөрөөс нь 7 ах хүнтэй олон удаа уулзныг нь олоо мэдчихв. Илэг хатуурч өглөөнөөс 5 цагаас өдрийн 2 цаг хүртэл уйлснаас тод сандаг. Ёо ямар амар өгүүлбэр илэг хатуурна гэдэг чинь бүр амар гомцсон гэсэн үг шүү дээ. Зогсохгүй мэлмэрэдлээсэн сэтгэл айхтар өвддөг эрхтэй юм бэлээ. Одоо бол ухаандаа эмэгтэй хүнийг хайрлаж чадахгүй юм байна гэдгийг хүлээмжшүүлж байгаа. Хайрлах тал дээр илүү асуудал байгаа бах. Өгтөө бол ундарч байдаг зүйл шүү дээ. Гэсэн ч нэг л сэтгэлээ татаастай хардах талаасаа бос зүгээр л дахиад тийм өвдөлт мэдрэхгүй гэсэндээ хүнд хайраа өгч чадахгүй олон хүний гомдоосондоо тэр цаана нэг бул чулуу ингэж л тэр байраа олсон бах. Дурлалдаа шатсан ч үйлдэл хийхэд тэр чулуу саад босоор олон хүнийг алдсан даа гэнэ амар шархалсан түүх байна. Яй, гэтээ энэ нөгөө нэг бас яг ингэж ихтэй хүн яг ингэж хатуу хандд юм бэлээ. Эхний удаа ингэж нөгөө нэг хүнээс амар шарх аваад үнэхээр амар ингэ гомдчоороо дараагийн эмэгтэй хүнээрээ тоглох ер нь хандлага өндөр. Тэгэл зүгээр эмэгтэй хүмүүсээр тоглол. За бүх эмэгтэй адилхан юм чинь ингээл бас нөгөө нэг гомдсон тэр зүрх сэтгэлээрээ юм өөр эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэлээр тоглож тэгэж явдаг. Энэ бол яг тийм л юм байна. Амар гомдсон байна. Тэгээд эмэгтэй хүмүүс ер нь бас араар тавих магадлал нь бас айгүй өндөр байд юм шиг харагдаад байгаа байхгүй. Би ингээл айгүй олон түүхүүд уншаал харж байхад эмэгтэйгийнхаа утсыг үзчихэнгүүт эмэгтэй нь үерхэж байгаа мөртлөө өөр эрэгтэй хүмүүстэй ямар нэг байдлаар чаталцсан, уулзсан ингээд нэг юм өөр хоёр дохч юм хүн гаргаад ирсэн байдаг. Тэгэхээр ингээд эмэгтэй хүмүүс өөрийнх нь араас олон эрэгтэй хүмүүс гүүх тусам олон сонголт байх тусам эмэгтэй хүн магадгүй ингээд анхаарлын төвтэй аим шиг мэдрэмж аваад магадгүй нөгөө insecure хайрлагтай өсчихсэн тэр хэрэгцээгээ айгу олон эрэгтэй хүний анхаарлаар бас авдаг юм тохиолдлууд айгу өндөр байдаг. Ер нь бол өндөр байдаг тийм.
Тэнгүүд эрэгтэй хүн нөгөө талдаа бол эмэгтэйгээ зөвхөн өөрийн байгальгаасаа гэж ийж нүн цэнтэйгээр хайрлах гингүүд тиймэрхүү зүйл харчаараа бүр пал хийгээл. Тэгэл дахиж эмэгтэй хүнд юу нэтгэх тийм орон зайг болоод ирэнгүүт эмэгтэй хүнийг зүгээр л нэг юм секс гэдэг ч юм уу. Тийм. Нөх сайхан зугаа гаргадаг. Тэгэл эмэгтэй хүнийг хайрлах тийм зүрх сэтгэлгүй болоод явцдаг ийм түүхүүд айгүйх зөндөө байдаг. Дахиад ийм өвдөлт мэдрэхгүй гэж бас амар хүнээ. Нөхөн ингээд нэг өвдөд шархлаад амар ингээд шархлаад бүр ингээд өстө жинхэнэ илэг хатуурчлаа ингэж уйлаад амар шархлаад дараа нь ингээд өөр хүн ингээ хайрлах гэхээр яг ингээд нэг юм тулаад байгаа байхгүй. Тэрсэж чадахгүй ахиж ингэж хүнд итгэж чадахгүй нэг яагаад хүнд итгэж чадахгүй байгаа гэхээр би ахиж өвдмөргүй байгаа байхгүй. Тэр хүн намайг ахиад нөө өмнөх шиг ингэж өвдөө заваагаад хаяад явчвал би хаажгүй. Хаяад дахиад явчвал би ахиад энэ өвдөлтийг мэдрмээргүй байна гэд. Ер нь л өвдөлтөөс цугтааж ийм асуудал гарч байгаа юм л та. Дараагийн хүний юу ч шимшгээр тоох тий юу ч шимшиг хандах гэх мэт. Тэгээд нэг ийм зүйл байд юм шиг. Одоо ингээл угаасаа эмэгтэй хүнээс шархалцсан эрэгтэй хүмүүс зөндөө байгаа. Тэгэл угаасаа эмэгтэй хүнд итгэж чаддгүй мөө гэдэг ч юм уу. Гэхдээ яг бодит байдал дээр ингээ харангууд одоо шилбэл ингээд харилцаа болгоны дараа заа эрэгтэй хүмүүс өөрийгөө буруутгадаг. Би хангалттай хайрлаагүй юм байна. Би хангалттай эмэгтэй хүнийг хайрлаж чаддгүй болохоор ингэчлээ гэд нөгөө өөрийгөө буруутгаад дандаа дүгнэлт тавьсан байдаг. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнийг үзий ядаад дуусч байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс болохоор би чадсангүй гэж боддог. Өөрийгөө буруутгах. Өөртөө буруутгах. За тэгэнгүүтээ яг бодит байдал дээр гэх юм бол өөрийнх нь үнэхээр хайрлах, өөрийн сэтгэлийг нь үнэхээр үнэлэх тийм өөрийг нь хайрлах эмэгтэй хүмүүс гарч ирэх үед та эмэгтэй хүн гарч ирэх үед тэр эрэгтэй хүн ямар ч эргэлзээгүйгээр тэр эмэгтэй хүний төлөө шууд сонголт хийж чадд юм бэл. Амар том даваа тал. Тэгээд яг өөртөө тохирсон эмэгтэй хүн гараад ирлээ гэж үзэх юм бол урдны тэр шарах мар хамаагүй за шууд тэр эмэгтэй хүний төлөө яадیں гэд нөгөө илүү зоригтой учраас шууд сонголт хийгээд тэгээд тэр эмэгтэй хүний төлөө дахиж хайрлах тийм зориг гаргадах нь амар гайхалтай юу н санагддаг. Эмэгтэй хүн болохоор айгаалдаг яана гэж чадахгүй. Эрэгтэй намайг яачих юм бэлээ гэд илүү итгэлгүй байснаас болоод харилцаанд орохгүй уддаг. Эрэгтэй хүн бол шууд тохирсон эмэгтэйгийн хөдлөө айгүй том зоригтой дахиад алхам хийж чаддаг. Тэгэхээр яа. Би тэгтээ ингээд бас амар гомдчихсан баггүй юу? Тэгээд амар гомдол буцаад нөгөө өвдөхөөс амар айдаг болсон. Тэгээ өвдөхөөс айгаад байгаа болохоор нөгөө хүн амар түлхдэг. Надад хайртай хүнийг амар түлхэл үгүй гэл. Тэнгүүд тэр хүн улам ингээд хайрлал зөөлрүүлээд ах тусам за бүх хүн тийм биш штэ. Бүх хүн яахгүй би ахиж хайрлаж чадах юм байна гэж бас боддог ч ихсэн яг таны хэлсэн шиг зориггүй. Ер нь жоохон ингээл харцнаал байдлыг харцнаал. За энэ хүн төрүүлжүүлэлт хийх нөө өөр намайг яах нөө гэж бас боддог. Энэ нэг эрэгтэй эмэгтэй гэдэг яг хүүсийн л нэг тийм юу ах шиг байна. Ялгаа гэж бодоод байна. Амар шархалснасаа болоод тэгээ чи ер нь хүмүүсээр тоглож байсан. Өстэй үгүй. Амар үгүй ерөөсөө тэгж тоглож байгаагүй. Одоо тоглохоос за яг тоглож нүг гэж. Гэтэ ер нь бол зүгээр яг бүрэн тийм хайртай болоогүй мөртлөө амар хайртай гэж бодлоо хэлдэг ч юм уу тэгснэ ингээл амар уулзаал юм боломж байгаа юм шиг ийм боломж олгоо дагаа ч юм шиггүй ч юм шиг тэгснэ ингээд яг одоо жинхэнэ нөгөө situation shift байлгаад идэг тийм тэгжсэн үү би муухан уучлаарай гэтээ энэ муу бүх зүйл яг амар гомцноос үүссэн шүү би гэтээ яг тийж нөгөө нэг хайргүй мөртлөө хайртай гэж бол тийж ер нь хэлж байгаагүй зөөр ер нь нэг тийм уулзаж үзээд ер нь уулзаж үзье ингээд амар гомцны дараа жоох идэрж байгаа штэ тэнгүүдээ за ер нь хүнтэй уулзаж үзье юм үзье гэж бол бодож байсан тэрнээс юугүй зүгээр шууд амар би чамд хайртай одоо шууд үерхий гэснээр маргааш нь шууд гөөс тэгэл алгавал тийм юмнуудаас амар байдаг да би болохоор ингээд ийм хайргүй мөртлөө тэгэл за гэл амын дагууллал бас нэг амар ингэж жахан тоглоод байгаа ч юм шиггүй ч юм шиг нэг тиймэрхүү харилцаанд бас байсан юм байна. Яна тэрхүү сонсчод гэсэн. Өчтөрөө. Яг үнэхээр хайртай хүн гараад ирчихээр ёо тэр чинь бүр цаанаасаа ундард юм байл ш. Тийм шүү дээ. Хичээл зүтгэл гарахгүйгээр шүү. Хичээл зүтгэл гарахгүйгээр цаанаасаа бүр хайр үрээд бүр ингээд амар хөөрхөн байт юм байлээ. За. Харагдчих нөө. За тэгвэл дараагийн түүх байлаа шүү да. Сэмэн нөө намайг тэр гэдэг одоо 28 настай Япон улсад амьдраад 6 жил болж байна.
Энэ дээрээ найз охинтойгоо танилцаад хамт амьдарч бүр гэрлэлтэй хүртэл баталгаажууллаа. Бүх юм сайхан байсан. Бид хоёрт муу муухай сайхан зүйл байсан. Сайхан бүх зүйл байсан. Найз охин маань надаас 4 дүү. Бага байхдаа их зовлон үзээд эцэг эхийн хайраар өсөөгүй ганцаараа бүгдийг болгоно. Ядуу амьдрал хүсэхгүй байна. Мөнгө чухал гэдэг гэр бүлийн хүмүүжил нь бас тиймэрхүү санагдсан. Гэтэ хоорондоо л болж ивэл бусд нь хамаагүй штэ гэл санаа зовлтгүй хамтдаа байдаг байсан. Гэтэл нэг л өдөр цагийн ажлаа тараад харих замдаа хамтдаа идэх дуртай зүйлсээ тор дүүрэн аваад гэртээ ортол гэрийн тал тавилга байхгүй нэг л хоосон. Яг л өөр айлд ороод ирсэн юм шиг мэдрэмж авав. Найз охин минь байрныхаа гэрээг цуцлуулад хамаг юм аваад хаашаа ч юм намайг орхиод алга болсон байна. Тэр үеэс миний сэтгэл готрол эхлээд өөрийгөө хараад хүмүүстэй юм ярихаа болж бас уулзгаач болсон. Толгойн үс унаад халзраад өсгөө болоод биеийн бүх булчин зангираад энэ тэндээ хөхөрдөг болсон. Шүн унтхаа болоод өдөрт багтаагаар 2-3 цаг унтаж 2 жилийн өнгөрөв. Тэгээд найз охин маань буцаж ирээд 2 жилийн дараа юу? Буцаж ирээд хамтдаа хичээ хараагаа уучлаарай. Би чамайг орхиж явж чадахгүй нэ гэсээр бид хоёр хамтдаа амьдрахгүй ч гэсэн 7 хоногтой амралтын өдрүүдээр хайлт уулзаж эхэлсэн. Гэсэн ч үүч дээртэйгүй. Гэтэ би бүх зүйл сайхан болно гэж бас л итгэл. Үнэхээр хайр минь бас намайг гээд байгаа юм байна да гэж одоо үлцэн итгэлээрээ бүгднгээр нь итгэв. Гэтэ одоо би дахиад ганцаараа гунигтай өөртөө итгэх итгэлгүй хаач мэдхгүй ганцаардалд ороод одоо бүр тэр харанхуудаа миний нүд харж бүр тассан байна. Бас хадам гэдэг гэр бүлийн хүмүүжил удам содор гэдэг юу нь маш их хамаатай юм байлээ. Эцэст нь энэ бүхний ард тэдний ээж нь байсан. Найз охин маань YouTube хийдэг олонний танил хүн. Тэдний ээж нь ер нь үргэлж манай найз охиныг загнаал чиний ардаас өчнөө мөнгөтэй төрхтэй сайхан залуучууд гүйж хат яах гээд энэ нэг юмыг гэдэдин гэдэг ч юм уу энэ нэг мөнгөгүй юмар яах гэдэдин гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг хэлж ер нь энэ салалтыг найз охин маань өөрийн шийдвэрээрээ биш ээжийнхаа шийдвэрээр гаргасан юм бэлээ. Гэхдээ тэгэл сүулт нь би бүх үннийг мэдэрсэн ч гэсэн миний сэтгэл санаа эрүүл болохгүй байна. Бүх зүйл надад шудраг бус санагдаж байна. Дахиж би хүнд итгэнэ гэж үү? Итгэж чадах болов уу? Бүх зүйл сайхан болох болов уу? Эсвэл би л өөр хөтөлтэй тавилантай болов уу? Дахиад ингээд яг өөрийгөө буруутгах юм тий. Хаяад явцсан болохоор одоо өөрийгөө л буруу. Тэгэд нөгөө эндээс харахад яг нөгөө нийтлэг байдаг бас харилцаанууд харагдаж байгаа байхгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс илүү мөнгө гэдэг тий. Тийм мөнгөтэй л байх нь айгүй чухал учраас магадгүй тэр эрэгтэй хүний мөнгөгүй байх үеийг нь хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд эмэгтэй хүмүүс угаасаа мөнгөнд дуртай штэ та нар өстой яамаа штэ гэл амар эрэгтэй хүмүүс дурггүй эмэгтэй хүмүүсийг үзий яддаг шалтгаан. Та нар бүгд ийм түүхтэйс юм байна тий. Тэгж хардаг бүх хүмүүс ийм зүйл тулсан юм байна тий. За ойлголоо гэж. Яагаад эмэгтэйгийн талаас ингээд бас нөгөө ээж мэжийн талаас ингээд яагаад гэдэг шалтгааныг бол ингээд ойлгож байгаа ч гэсэн нөгөө талдаа эрэгтэй хүнийг бол одоо шинэ ингээд чи боддоо. Эрэгтэй хүн чамайг чи мөнгөгүй юм байна гэснэ. За эсвэл чи хөөрхөн чи ажилгүй юм байна. Чи хөөрхөн биш юм байна гэснэ ингээд нэг өдөр хаяад явчихвал амар мухаас чаа зүгээр сонсон чи зүрх хөвдөж. Байр чи ингээд хайрлах биш зүгээр л чамайг ямар нэг хөөрхөн болохоор чинь хайрлаж исэн. Тэгээд хөөрхөн биш болчихгоо чамаа хаяад явчих гэдэг бол энэ зүгээр л бүр байж боломгүй өөдгөө зүйл байгаа байхгүй. Хэрвээ энэ түүх ингээд өөр байсан бол заяа. Одоо энэ түүхийг эмэгтэй хүн бичээд найз залуу маань намаа ингээд мөнгөгүй тэгээ царамтай таргангийн хаяа явцсан байрныхаа гэрээг цуцлаад хаяа явцсан. Йоо ямар аимшиг. Японд ганцаараа гэдэг. Тэгээ хаяа явцсан гэтгүүл яах вэ? Бүр аимшигтэй. Амар хагаад энэ бол яг тэр шиг ер нь яг тийм л амар хэцүү л юм. Гол нь одоо тэгээд эн чинь энэ хүн чинь ингээд нөгөө нэг сэтгэл санаа өвдчихөөр хүний ингээд сэтгэл зүй өвдчихөөр хүний шууд нөгөө нэг бие махбод ингээд хүн ингээ бие махбод өвдсөн ч гэсэн сэтгэл санаагаар гоё л амар гоё дээ штэ. Ингээл тэ өвдсөн ч гэсэн зүгээрээ гэл баг өвддөг ч юм уу, баг өвдөж байгаа мэдрэмж авдаг ч юм уу. Тэнгүүд сэтгэл санаа нь өвдчихвэл ингээл шууд нөгөө нэг булчин шүрмсэн зангираал тэ өсний толгой халзралтаас эхлээл бие махбод нь хүртэл амар өвдөж хохирж байгаа байхгүй. Тэгээд энэ харилцаанд ер нь энэ ээж аав орохыг та юу гэж бодож байна? Хоёр хүн болж байхад ер нь ээж аав орж ирэл илүү өглөөл илүү дутуу юм яриад заста наа залууч бүтэхгүй наа тохин ч бүтэхгүй гэдэг ахаар одоо ер нь дарамттай юм а тий. Нөгөө эмэгтэйгийнхэн талаас ер нь
ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд ээж нар амар их нөл. Ер нь ээж нар эрэгтэй хүмүүс ч гэсэн айгүй их нөлөөлдөг шүү. Ер нь ээж нарын оролцоо амар өндөр гэдэг. Ингээд бүх зүйл дээр өндөр. Хүүхдийнхаа яг яаж амьдрах аз жаргалтай нь үгүй гэдгээс илүү чи миний алдааг давтахгүй тулд чи ийм байх хэвээр, миний зовлонгоор дахиж явахгүй тулд чи ийм байх хэвээр гэх нөө шаардлагуудыг амар өндөр тавиад ангууд хүүхдүүд тэгэл яг за гэл амар ээжнэрийнхээ үгэнд ороод явах магадлал нь айгүй өндөр байдаг. Тэгээд яг үнэхээр хосын харилцаанд болоод хахад нэг хөндлөнгөөс орж ирснээр болохгүй ингээд ахаар нөгөө хүмүүс чинь ээж нь хүлэмжшүүрхгүй хахад тэнд амар дарамтыг мэдэрсээр байгаа. Тэгээд жоохон алдаа гаргангууд за болохгүйсэн юм байна гэж харилцаансаа буугаад өгчөж байгаа байхгүй. Тэгээ би зүгээр яг эрэгтэй хүмүүс бол нэг чухал зүйл нь яг амьдралаа авч явах арга ухаан хөдөлмөрч зан байхад бол тэнд ерөөсө болохгүй зүйл байхгүй. Тэр хүн баян байна уу, ядуу байна уу, ямар гэр бүлээс гаралтай байна, тэр хүний ер нь бол зүс царай байгаа байдал боловсролоос ер нь нэг тэгж юм хамаарахгүй гэж бодож байна. Эмэгтэй хүмүүс яг айгүй олон шаардлага тавиад байгаа юм шиг мөртлөө амьдралаа хамтдаа бүтээгээ цаашаа авч явхад тэр эрэгтэй хүн тэр зүйл дээр хэр хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж үйлдэл хийж чадчихын гэдэг маань чухал болохоос шүү. Одоо тэр хүн өнөөдөр Бенцтэй, өнөөдөр одоо тэр хүн Поршетэй, өнөөдөр одоо тэр хүн чиний хүсэж байгаа тэр баглаа дүрэн цэцгийг авч өгч чадлаггүй байгаа ч гэсэн тэр хүн өнөөдөр ядаж чиний дуртай тортыг чинь барьж ороод ирэхдээ одоо жишээ нь санийх төр гарч авахгүй дуртай идэх юм аваад орж ирэх тийм сэтгэлтэй байна гэдэг бол энэ залуу маш хол явж чиний төлөө айгүй сайн бүх зүйлийг хийж бүтээж чадах юм сэтгэл байгаад байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс юу гэж боддог вэ гэхээр бэлэн цэлийн амьдралд амар дуртай ингээд хөрөнгөтэй мөнгөтэй хүнийг шууд дагаад амар гоё амьдрал ирэх юм шиг дагаа явчингууд эцсийн дүнд амар хоосон амьдралаар амьдрангуудаа мөнгө төгрөг тийм чухал биш юм байна гэдэг ярьдаг. Дахиад өөр сэтгэлтэй үнтэй болонгуудаа тэргээд аваад. Тэгээд нөгөө хайр сэтгэл чухал юм байна гэдэг. Нөгөө хайрын цаана юу байгаа гэр чиний төлөө хийж байгаа тэр үйлдэлүүд нь сэтгэл хайрыг хэмжээд байгаа болохоос ш чамд өгж байгаа тэр үнэтэй бэлэг хямдхан бэлгээс ерөөсөө хайрын хэмжигдэхгүй байгаа гэдгийг эмэгтэй хүмүүс аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эрэгтэй хүн чи сонсож байгаа бол чи өнөөдөр өөрийнхөө амьдралыг бүтээх тийм чамд хичээл зүтгэл тэрнийхээ төлөө үйлдэл гаргах тийм хөдөлмөрч зам байгаа л бол тэр их ч үнэлэх эмэгтэй хүнийг л өөрийнхөө хажууд байлга. Тэрнээс ч чамаас өнөөдөр тэ ийм эмэгтэй одоо тэ ийм амьдрал өгсөнгүү одоо энийг авч өгсөнгүү гэд уурлаа тэрэн дээр чи хэрвээ чамайг үүсгэж байгаа тэр эмэгтэй хүн бол цаашдаа чамайг өвдөх үед мөнгөгүй болох үед бол хайж явах юм. Тийм. Ийм жоохон зүйл дээр тий. Ер нь бол цаг хугацааны асуудал. Шууд одоо хийхэн зайхан нэг Walltag-ээр бол төрсэн хүмүүс л одоо өөрлөдөг бах тий. За бүх юм нь бэлэн тий. За ингэвэл эмэгтэй ингээ гэл тэнгуү тэр эмэгтэй хүн амар гоё. Хүн болгон бас тийм биш. Гол нь яг хүнийг тийм гоё сэтгэл гаргаж байхад яг чамайг чин үнэн сэтгэлээрээ ингээд хайрлаж байхад энэ хангалтгүй байна гэж тэр хүн лөө чулуу шүтгэлээс амар муухай. Өвтгмөр л зүйл. Тэгээ эрэгтэй эмэгтэй хүнийг ер нь ингээд таних үе нь жишээлбэл эрэгтэй хүнийг ингээд мөнгөгүй байх үед нь эмэгтэй хүн яаж хандж байгааг харах хэрэгтэй юм шүү. За тэгэнгүүт эмэгтэй хүнийг яг хүүхэд гаргасны дараа бас эрэгтэй хүн өөрт нь яаж хандж байгааг харах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр энэ хоёр үе дээр л ер нь аягүй сайн чанараа танигддаг. Тэгээд цаашлаад ярих юм бол өвдөх үед те зовлон учрах үед гэл зөндөө зүйлүүд байгаа ч гэсэн энэ хоёр илүү илбэг тохиолддог юм шүү. Тийм, хэцүү асуудал тохирох үед. Тэгээ мөнгө дагаад байгаа эмэгтэйчүүд даадах юм бол зүгээр тэдрийг зүг бэл заавал тэгэл тэд нар мөнгөө дагаж явж байгаа л эцсийн дүндээ хайр юм байна гэж ойлгосоо ирдэг шүү дээ. Оо хайрлах болохсон юм байна гэл. Тэгээд энэ охин яг нь ютубер олны танил гэл тэгэл амар амбиц болоо нэр хүнд мөнгөний төлөө бас явж иж ингээм амьдралаа босох хэрэгтэй мэн гэдэг амар том код нь ээж нөлөөлсөн л байдаг тийм. Ээжийн бүр 100% нөлөөтэй. Одоо чи ийм гоё алцсан юм чинь чи ийм гоё охин бийдэж юутай үрхэд байгаа гэлтэй загнадаг бот те. Ийм хөөрхөн юм бийдэж юу хачин залуутай гэл. Тэгэл нөгөө охин нь нэг алдаа гаргаад нөгөө залуу жоохон фейлэл янгууд. Би чи ийм хөөрхөн юм бийдэж юу залуутай гэж боддог ч юм. Тийм ээж нэрээ би нэг амар муухай занг бас амар дургу нөгөө миний охин бол амар ингээд гоё амьдрах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ тэрний цаана охиноо ингээд шууд баян хүнд өгөх гээд ингээд баг баян хөгшин хүнд өгөхөд ч гэсэн за охин маань л ингээд аюулгүй сайхан эд хөрөнгөтэй амьдарч боснд боллоо гэд бос зүйлийг ингээд нэг за хайрстай худлаа гэдэг ч юм ингээд тухайн үед ээж нарын өөрийнхөө нөгөө амьдралдаа бүтлгүүттэй айгүй хайрыг амсч чадаагүй тэр сэтгэлийнхаа шархны хариуд
охиноо илүү хайрлах хэрэгтэй гэд тэгээ тэрийг нь ингээ буруу талаас нь зөвлөд хараад хандаад байгаа тэр зүйлийг нь охтууд нь ингээд яхаараа за ээжтэй хүлээн зөвшөөрөгдөд сайхан амьдарч харуулахын тулд би баян хүнтэй суух хэрэгтэй гэж бас ойлгодог эмэгтэйч зөндөө. Тийм. Энийг наан цаныг бас амар сайн харах хэрэгтэй байхгүй. Өөр аз жаргалтай амьдраагүй ч гэсэн охиныхоо аз жаргалтай амьдрал дээр ямар баланстай байх вэ гэдгийг яг боддоор бас харах хэрэгтэй. Тэглээгээд бас огт ингээд охиныхын төлөө хөдөлмөрлөхгүй дэшээ арч хөвтөд байгаа телевизэр бод ингээд цаана охин хичгэлээд байгаа эрэгтэй хүмүүсийг бас ялгах хэрэгтэй. Ялгах хэрэгтэй. Эний баланс аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тийм шүү. Ер нь л энэ харилцаанд өөр хүн орж ирэхээр л ер нь хэцүү болдог ялангуяа саний хэлсэн шиг гэр бүлийн хүмүүс аавд ер нь их оролцдог тий. Оролцдог аавд байгаалах. Гэтэ ихэнх кейс дээр бол аавд нэг тэгж яагаад гэдгүй яагаад гэвэл тэр чөөрөөс эрэгтэй хүн байгаад байгаа шүү дээ. Тэр хүнийг нөгөө нэг мэдрээд байгаа шүү дээ. Хүргүүг нь ч юм уу тэ найз залууг нь за энэ нас нэг хөдөлмөрлөөд ингэж जैन да за өөртөө хамтдаа бүтээхтэй гэж бас нэг эрэгтэй хүн учраас эрэгтэй хүнээс амар сайн ойлгоод нэг оролцох байгаа байхгүй. Тэнгүүд ийм ээж нар бас ер нь охтуудаа жоохон тэгж чаддаг. Бас ээж нар ер нь ийм нэг бас нөгөө нэг эрэгтэй хүүхдээс нэг амар харилдаг ээж нар байдаг та. Тэгэд одоо тэр чинь бүр нөгөө mommy boy гэдэг нэртэй болсон тий. Одоо миний хүү л юм байх хэвээр. Миний хүүхд л нандан бусдынх нь хүүхд юу ч гэдэг тий. Тэгээд энэ нөгөө амар одоо юу гэдэг манипуляц хийх гэдэг хүмүүсийн цаана сэтгэл зүйд ингээ харахад ээж нарын бол хамгийн том байр суурьтай. Ер нь бол ээж нар л ер нь ингээд айгүй том токсик харилцааны цаад уршгийг ээж нар бүтээсэн байдаг шүү. Тэгэхээр ээж нар ээж нарыг буруутгах юм биш. Гэтэл ер нь нөгөө ээж хамгийн түрүүнд хүүхдтэйгээ харилцах тэр сэтгэл зүйн харилцааг бий болгож байгаа учраас одоо өөрийнхөө бусдаа харилцахад ямар токсик загварыг гарах уу гэдгийг ер нь ээжтэйгээ харилцах харилцаанаас хэвчлэн бас гаргах тохиолдлууд илүү байдаг гэж би бол харсан. Таны өр хүүхд ч гэсэн нандин шиг бусдын өр хүүхд ч гэсэн нандин байна. Аав ээжтэй хүмүүст. За. Ийм түүхүүдэд явсан бүх залуучуудаа баярлалаа. Тийм. Баярлалаа амар бахархаж байна. Тэр нөгөө нэг би л одоо ийм өрөвдөлтэй, би л ийм хэцүү, би л одоо чаддгүй юм байна, би хүнийг хайрлаж чадахгүй юм байна гэж бити бодоорой. Тэгээ саяны ярьсан зүйлээс амар хэцүү л ойлгосон баг гэж найдаж байна. Тэгээ эрэгтэй хүмүүс амар мундаг юм а. Би одоо ингэ нэрээ харсан чинь амар мундаг дөрөв хүн битсэн байна. Хосын харилцааны дараа эрэгтэй хүн дандаа бурууг өөртөө авд юм биш. Ер нь л дандаа тий би л сайн байж даагүй, би л буруутай, би л хангалттай байгаагүй гэд яг хөө мэдээж ингээл нөө эмхтэйг үзий хадаад амар гомдож байгаа сэтгэл байгаа ч эцсийн дүндээ дүгнэх дүгнэлтийг өөрөө шалтгаалж ингэж боддог учраас эрэгтэй хүмүүс илүү ухаалаг ер нь харилцааг бас хардаг. Тэгээ тэрийгээ илүү одоо би илүү сайн байж ээж эмхтэй хүнийг хайрлах юм байна гэд өөр дээрээ илүү их бас төвлөрөлтийг алдаа засах зүйл дээр ажиллаад идэг байгаа байхгүй. Эмэгтэй хүмүүс болохоор өөр дээр бурууг авах, өөрөөс шалтгаалсан гэж бодох амар дурггүй. Тэр ихтэй л намайг хайрлаагүй гэдэг болохоор ийм харилцааны балансыг эмэгтэй хүмүүс амар их алдагдуулдаг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бас эрэгтэй хүнийг хаяач гэсэн эрлэгт явахаас хайрлах хэрэгтэй гэдэг шиг. Эр хүнийг та нар хаяач гэсэн хайрлаач. Тэр шүлгээр бараг энийг дуусгах подкастаа тэр шүлгээр зориулж таа. Эрэгтэй хүмүүсийг амар хайрлаж байгаарэ, их ойлгож байгаарэ. Тэгээ дэмжиж, хайрлаад, хайраар услаад ах юм бол эрэгтэй хүн улам зөвлөхөн, улам эмэгтэй хүний төлөө сэтгэл цаанаасаа бас ундарч гаргах, илүү хичээл зүтгэл гаргах тийм сэтлийг нь эмэгтэй хүн бас төрүүлдэг учраас эмэгтэй хүмүүс өөрсдөн дээр аягүй сайн харж байгаад одоо өөр дээр бас дүгнэлт хийж сураасаа л гэж үзэж байна тийм. Юу ч өгөөгүй мөртлөө хүнээс юм хүлээж болохгүй шүү дээ. Ямар нэг юм бай тэр хүнд итгэх, хайрлах зүйл юу ч өгөөгүй мөртлөө чи надад үг гэд хаарч амар аминчхан муухай хуваачихсан л заан л та. За өнөөдрийн тэгээд дугаар маань ер нь ингээд өндөрлж ийн. Тэгээд өнөөдрийн дугаарыг сонсож байгаа хүмүүс маань дараачийн дугаар дээр бит хоёр Валентины түүхүүдийг ярина. За Валентины баяр зориулсан тусгай дугаар хийн. Тэгэхээр энэ дугаар дээр маш гоё хайрын түүхүүд явуулъя. Тэгэхээр бит хоёр эрэгтэй талаас эмэгтэй талаас нь ярьсан ч гэсэн бас бүтсэн маш гоё гайхалтай үлгэрээ мэт юм хайрын түүхүүд байдэн шүү. Тэгэхээр тэрийг ингээд бит хоёр одоо энэ доор тайлбар дээр
description хэсэг дээр мэйлээ үлдээсэн байгаа. Тэр мэйл рүү айгуу гой хайрын түүхээ бас бидэртэй хуваалцаж явуулаа. Одоо ч гэсэн тэр нь бүтээгүй одоо байхгүй ч гэсэн гой бүтсэн мөртлөө гой дурсамжтай хайрын түүхүүдээсээ явуулж байна тийм. Амар хүнийг хайрлаж байсан. Нэг л тийм хоёр талжийнхэн баланстай хайрлаж байсан түүхүүдтэй амар гоё биетэй бүр ингэж уусаж ингэж хасч ингэж тийм гоё түүх уншиж бас Валентины баярын өдөр гоё сонсох тийм гэгээлэг гоё хүмүүс нөгөө нэг юм гэгээлэг бас юу өгмөр байгаа. Vibe өгмөр байгаа. Тийм байна. Тэгээд өнөөдрийн подкасттай хамт исэн баярлалаа. За тэгээд дуудахгүй бит хоёр дүрстэй дугаарууд бичдэг болно. Тэгээд бит хоёртой яг цараа болцсон. Тэгээд 3 сараас эхлээд ерөөхдөө бол гоё дүрстэй подкастууд маань цэцтэй. Тэгэхээр тэрэн дээр илүү гоё сэдвүүдийг ярьж илүү гоё талаас нь та бүхэндээ хань болноо. За тэгээд бүгдээр нь маш их баярлалаа. Бүгдийг маш их хайрлаж, бүгдээрээ өөрсөндөө маш их хайртай байгаарай. Тэгээд хайранд одоо итгэдэг хിവэрэ байгаарай. Тэгээд итгэлээ бити алдаарай гэж бүгдэнд нь хүсье. За тэгээд өнөөдрийн дугаар маань өндөрлж байна. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.